Хуульч шууха Габриэл Тартийн даган дуурайх онолыг танилцуулж байна. Францын социологч, криминологч, нийгмийн сэтгэл зүйч Габриэл Тарт 18 жил эрүүгийн мөрдөгчөөр ажилласан. Энэ хугацаанд гэмт явдал, гэмт хэрэгтнүүд яагаад хаанаас бий болоод байгаагийн цаад учир шалтгааныг олох эрэл хаагуулт мэдлэг ухаанаас сурчээ. Тухайн үед социологийн онолыг далдаршиж, гэмт явдлын талаарх статистикийн шинжилгээний бүтээлүүд гарч байсан. Тиймээс Тарт социологийн онолд үндэслэн статистикийн шинжилгээний аргаар гэмт явдлын шалтгааныг илрүүлэхийг оролдсон байдаг. Тарт харьцуулсан гэмт явдал бүтээлтэй, гэмт явдал нь худал хуурамч зан чанартай салшгүй холбоотой гэж үзсэн. Энэ нь түүний анхны эрдэм шинжилгээний бүтээл бөгөөд Францын хагас 100 жилийн гэмт явдлын статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн үр дүнг тусгасан. Тэрээр тухайн цаг хугацааны хангалттай орон зайд үйлдэгдсэн гэмт явдлын өөрчлөлтийн үйл явцад зарим зүй тогтол ажиглагдаж байгааг илрүүлэн тогтоосон. Ломброзогийн онолын зарим хэсэгт шүүмжлэлтэй хандсан боловч антропологийн онцлог шинжүүд болон гэмт хэрэгтэн бие хүн бодтой байдаг гэсэн зарчмын асуудлуудыг нь хүлээн зөвшөөрчээ. Харин ял шийтгэлийн философи бүтээлээрээ эрүүгийн хариуцлагын философи сэтгэл зүйн үндсийг онолын хувьд боловсруулах алхам хийсэн төдийгүй онолын урсгал чиглэлүүдийн талаар гүнзгий судалж байр суурьаа илэрхийлсэн. Түүнчлэн гэмт хэрэгтний мэргэжсэн байх шинжийн талаар дэлгэрэнгүй тусгасан. Нийгмийн төлөө болон нийгмийн эсрэг гэсэн мэргэжлийн хүчтэй ялгарлал нь цаанаасаа заяагдмал хандлагатай хэсгүүдийг өөртөө татах үйл явцыг дагуулдаг бөгөөд хэрэв юу хийх сонголт нь бүрэн чөлөөтэй бол тэд удамшиж ирсэн тэр хандлагаас дагаж ажил мэргэжлээ эрхлэх болно гэжээ. Тарт төгшөөр болон нэгдүүцэлд үндэслэн гэмт хэргийг ангилсан. Хувь хүний хүчин зүйл огт тусдаа бие даасан ойлголт байх учиргүй гэд гэмт хэрэг үйлдэх шийдэлт нэг бол антропологийн, нөгөө бол нийгмийн хүчин зүйлд хуурч нөлөөлдөг. Харин байгаль цаг уурын хүчин зүйл гэмт явдлын гаралтад төдийлөн нөлөөлдөггүй гэжээ. Антропологийн болон хувийн хүчин зүйлүүд гэмт хэрэг үйлдэхэд нь тодорхойгүй хэлбэрээр түлхээс өгдөг болохоос бодит байдалд нийгмийн хүчин зүйлүүд гэмт үйлдэлийг чиглүүлэн хөтэлдэг. Гэмт явдлыг нийгмийн өөрийнх нь үүсгэсэн сүүдэр хэмээн зөвлөсөн байдаг. Тарт гэмт явдал хэмээн нэрсэн нийгмийн хор уршигтай хэрхэн тэмцэх талаар тодорхой арга зүй боловсруулаагүй боловч гэмт явдлыг үүсгэдэг нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлүүдийн талаар илүү гүнзгий авч үзсэн. Түүний ажлыг Италийн криминологч Перри эклектизмыг баримтлагч өөрөө шинэ онол гаргаагүй гэмт явдал судлалын урд өмнөх онол үзэл баримтлалуудыг хүчээр эвцэлдүүлэх оролдлого хийсэн гэд нэг талаар гэмт хэрэгтний хувийн байдалд үндэслэн яллахыг нөгөө талаар нийгмийн шинжтэй яллага явуулахыг зэрэгцүүлэн авч үзсэн хэмээн шүүмжилсэн байдаг. Тарт нийгэмд даган дуурайх үйл явцын зүй тогтолыг судалж онол хөгжүүлсэн. Хүн юу хийж яаж амьдарч байсан ч гэсэн энэ нь санаатай санамсаргүй, сайн дурын алдагдлын ухамсартай ухамсаргүй, үзэн ядах таалах, гайхах аялдан дагалдах гэх мэт ямар хэлбэрээр илэрснээс үл хамааран бүгдээрээ даган дуурайх үйл явцын үр дүн байдаг. Хүн нийгмийн эдис учраас удамшлаас өөрсгүйгээр орчноосоо суралцж даган дуурайх өвдөлтөй байдаг бөгөөд энэ нь даган дуурайх үйл явц нийгмийн амьдрал харилцаанд гол чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ. Бүх үйл явц түүхийнхээ турш даган дуурайх, даган дуурайснаа баяжуулах, төлөвшөх, шинээр даган дуурайх гэсэн зурваллаар явагддаг гэд нийгмийн хөгжил, хөдөлгөөн, мэргэшмэл болон зуршмал гэмт явдлын үүсэл хөгжлийг тайлбарласан. Нийгэмд болж байгаа энгийн гэмээр үйл явдалч гэсэн дан ганц хүний бодол шийдлийн үр дүн байдаггүй бөгөөд хэд хэдэн хүний ухаан бодлын дам нөлөө тусгал түүнд оролцсон байдаг. Хүн бусдаас ирж буй нөлөөллийг өөрийн үзмжээр хүлээн авдаг бөгөөд тэр нөлөөллийн дагуу мөн өөртөө таалагдсан зүйлээ л хийдэг. Тарт даган дуурайх 3 хуулийг тодорхойлсон. 1-р хууль хүмүүс өөр хоорондоо хэр зэрэг ойр харилцаатай байхаас даган дуурайх хэр хэмжээ нь хамааралтай байдаг. Гэмт явдал бол нийгэм дэх загвар ба заншил хоёрын харилцан солигдох өөрчлөлтийн үйл явцын хүрээнд даган дуурайх зүй тогтолт үндэслэн байдаг. 2-р хууль хүмүүс ихэвчлэн доодчууд нь дээдчүүдэд даган дуурайх хандлагатай байдаг. 3-р хууль шин загвар хизээч өмнө байсан хуучныхаа орыг сольж эзэлдэггүй байна. Габриэл Тарт гэмт явдлыг биологи, психологийн гажиг байдалтай холбон тайлбарласан онолуудыг сурч, уг үзэгдлийг нийгмийн хүрээнд дэх ердийн даган дуурайх хуулийн дагуу явагддаг гэж нотлон, асуудлыг нийгмийн шалтгаантай холбох хүчтэй үндэслэл гарган тайлбарласан. Түүний онол гэмт явдлыг нийгмийн харилцаанаас суралцах үйл явцын зүй тогтолтой холбон тайлбарласан хожмын онолуудын суурь нь болсон байдаг. Тэрээр Аристотелийн суралцахын тухай онолын үндсэн дээр суурьж даган дуурайх онол боловсруулж даган дуурайх хуулиудыг тодорхойлсон. Габриэл Тартийн даган дуурайх онолын танилцуулгыг Анарбат бэлдэв.
Хуульч шуухан бусад блог нийтлэлтэй танилцаарай. Хамтдаа криминолог судалцгаая.